Хай. За тэгэхээр би өнөөдөр хідэн шивэстэй тэгээд яагаад шивэс хийх болсон тэгээд тэдгээрийнхаа утга учирыг та бүхэндээ хуваалцах чинь. Тэгээд хамгийн анх яг шивэс хийлгэсэн нас гэхээр би юусоо сайн яг санахгүй байна. Нэг 15 мав хавцаасан болоо тэр хавцаалсан ямар ч байсан жоохон байсан байхгүй. Тэгээд хамгийн анхныхаа шивэсийг ер нь бол ээжтэйгээ одоо ээжийнхээ хажууд суужаад хийлгсэн. Ээж аав хоёр л эхлээд уралчихсан байхгүй юу? Угаасаа нөө жоохон байсан. Тэгээ угаасаа эмэгтэй хүн ч одоо шивэс мэвэс хийлгээд гээд их жоохон тийм юм байдэн штэ. Тэгээд ямар ч гэсэн хийлгсэн. Тэгээ хамгийн анхны шивэс маань болохоор энэ байна. За энэ гэхдээ жоохон фейлцсэн юм аа яг үндэ. Яасан гэсэн чи энэ уг нөгөө нэг юу яхах байхгүй юу? Нарийнхан зүгээр шивэстэйс байхгүй юу? Тэгсэн чи ингээ амар бүдүүн зүгээр шивцэн. Тэг яг уу ингээд Paradise гэдэг үг байгаа. Диважан амраа амгалан гэсэн үг. Энэ шивэсний утга учир нь болохоор юу вэ гэхээр та бүхэн мэдэх бах манай Lana Del Rey ихч маань яг гарн дээрээ ийм шивэс таахгүй юу. Тэгээ би чи одоо Lana Del Rey-ийн улаан ногоон фэн байсан. Одоо ч гэсэн байгаа. Тэгээд анх одоо дуртай дуучныхаа шивэсийг өөрийнхөө гарн дээр яг адилхан газартаа хийлгүүлсэн гэсэн үг. Ер нь бол нэг ийм утга учиртай. За тэгээд шивэс энэ шивэсийг хийлгэчээ дахиад нэг шивэс хийлгэсэн тэр өдрөө. Тэгээ тэр нь болохоор миний хүзүүний арталт байгаа. Тэгээ тэр болохоор титэмний зураг ахгүй. Тэгээд анх хийлгэсний дараа манай найзууд харчаад манай ангийн баннер болохоор crown шивүүлсэн байж тээ гэд тэгчихсэн. Тэгээд яг нөгөө нэг crown гэ машин бидэн штэ. Яг тэрний нөгөө нэг лого шууд титэм байсан юм билээ л дээ. Би яаж мэдгэвдээ тэр үедээ мдэггүй юм чи. Тэгээ шивүүлсэн одоо тэгээд угаасаа нэг хүзүүний арт болохоор нэг юм хөө амта хараад идэггүй мөө. Гэртээ орцсон. Тэгээ манай ээж угаасаа хамт байсан. Тэгээ мэдэггүй байхгүй юу. Тэгэл угаасаа би аавдаа харуулвал алуулна гэж бодвол. Тэгэл ороод тэгсэн чинь манай нөгөө шивээсээ хийж өгсөн ах маань 6 дараа явуулаарай гэд. Тэгээд нөгөө нэг ээжээр ингээд 6 даруулах гэж ээж нь гаран завгүй хоол хийжсэн. Тэгээд чи аавдаа үзүүлчих гэд. Тэгээ аав даруулъягээл очиод аав хараал тэгэл амар уурсан л та. Тэгтээ тэгэл миний зургийг дарж өгвөл явсан. Тэгээд ер нь бол аав ээж хоёр хүлээн зөвшөөрсөн дөө. Тэгээд тэр цагаас хойш тэгээд одоо чиний бие юм чинь өөрөө л мэдгээд тэр чигтээ хайсан. Тэг би ч гэсэн хаюулсан юм уу. За тэгээд энэ хоёр шивэсийг хийлгэсний дараа 2 жил мэлийн дараа юм уу? Жилийн дараа ч илүү дахиад нэг шивэс хийлгүүлсэн. Тэр нь болохоор энэ байна. Миний бугууны шивэс байгаа. Ингээд тойрсон юм навч ийм. За тэгээд энэ болохоор ямар утга учиртай вэ гэхлээр за тэр үед заяа ингээд нэг Instagram одоо инфлюенсер гэх юм уу амар од нэг охин байсан байхгүй юу? Гадаад Lily Mac жилүү за сайн санахгүй байна. Ямар ч гэсэн тэр охин яг гарн дээр бугуун дээр ийм шивэс таахгүй юу. Гэхдээ энийг бодвол хэлбэрийн шал өөр тэгээд ер нь ингээ харах юм бол шал өөр заяа зүгээр л адилхан газар гэсэн үг. Тэгээд энэ болохоор ингээ навч ахгүй юу. Ийм навч. Тэгээд навч болохоор одоо шивэснийх нь утга учир юу вэ гэхлээр эмэгтэй хүний амьдралыг одоо ийм давтан байлгадаг гэх юм уу. Гоё одоо эмэгтэй хүний одоо бүхий л юмд нь айгүй сайн гэж үздэг юм бэлээ. Шивэсний утга учир штэ. Тэгээд Google дээр үзвэл бас мэдэх байхаа. Би яг тэр үедээ ингээд судлаад амар хийлгэжсэн. Одоо тэгээ мартцсан. Тэгээ ямар ч байсан эмэгтэй хүний одоо би за тэгэл одоо нөгөө хүүхэдтэй болох эднэр гэ байдэн штэ. Тиймэрхүү юмд айгүй сайн тийм утга учиртай гэсэн учраас анх хийлгэжсэн. За тэгээ ингээд 3 шивэстэй болсон. За дараагийн шивэс нь болохоор энэ байна. За харж байна. Энэ болохоор ирвэхэ байгаа. Ийм ирвэхэ. Дотроо улаан өнгөтэй. Тэгээд ирвэхэг болохоор одоо уг нь юу ахгүй юу ингээд Google дээр одоо шивэсний утга учир дээр нэг ширхэг ирвэхэ болохоор нөгөө нэг яахан би хөлөгч. Тэрийг одоо бэлэгдэх нь цаашин дээ. Ер нь хиттээ нөгөө цаан гудамжинд байдаг тийм одоо эмэгтэй хүмүүс ийм нэг ширхэг ирвэхэ шивүүлдэг гинэ.
Тэг надад бол тэгтээ тэр нэг амар хамаагүй л дээ. Би бол тийм утга учир бол бодоогүй. Нөгөө утга учир нь юу вэ гэхээр эрвээхээ бол эрх чөлөөг бэлэгддэг. Эрх чөлөөтэй амьдралыг тэгээд өөрийнхөөроо сайхан амьдрахыг бэлэгддэг тийм бэлэгдэлтэй байхгүй юу? Тэгээд угаасаа би ингээ хоёр эрвээхээ ингэчгээр амар тэнэг харагдах гэдэг юм шиг санагдаад тэгээд зүгээр нэгийг ингээ хэлчихс. Тэгээд өнгөтэй шивээс ингээ улаан өнгөтэй шивээс мэвээс жоохон гарчдаг юм билий. Өнгө нь ингээ бүдэгрээд. За тэгээд ийм утга учиртай байна. За дараагийн хийлгсэн шивээс болохоор хоёр шивээс би хамт хийлгсэн. Тэгээ ер нь бол ийм нөгөө жижигэн шивээс хийлгэхдээ ер нь нэг доор ингээд олуулангийн ч юм уу да олон ширхгээр хийлгчүүл айгу зүгээр санагддаг. Ер нь бол өвдөлтөн ч гэсэн тэр үедээ өвдөөл тэгэл болоо. Тийм болохоор хэрвээ сонирхож байгаа хүмүүс байвал тийм биш үү. Тэгээ ганц манцаар нь бас шивүүлээд аваа гэж. Тэгээд тэр хоёр шивээс мань болохоор нэг нь болохоор энэ байна. Нар байгаа. Би өөрөө нөгөө нэг арслангийн орд ахгүй юу. Тэгээд арслангийн орд чи ер нь бол айгу тийм нарыг одоо бэлэгддэг. Юугүй нарыг бэлэгддэг юм уу? Тийм. Тэгээд би өөрийгөө амар гоё нар шиг хүн гэж боддог байхгүй юу? Ер нь бол тэгээд наранд айгу дуртай. Нар гарч байгаа өдөр бол миний сэтгэл зүй амар гоё happy байдаг. Тэгээд ингээд ийм нар шивүүлсэн байна. Ийм чирээ. За энэ чери бол ерөөсөө утга мутга байхгүй. Зүгээр л гоё харагдаад байна. Тэгээ бас улаан өнгөтэй, навчин ногоон өнгөтэй. Энэ ногоон гэхдээ ингээм амар бүтгэн байгаа байхгүй юу? Яаж харуулах вэ? Амар бүтгэн харагдж байгаа. Гэхдээ би бүр ингээ энийг арилчихна гэж бодсон чи амар арилаагүй шүү дээ. Одоо хүртэл яг хിവэр байгаа. Юу соно? Тэгээ яг энэ чери хөрхөн л харагддаг. Яг би нөгөө Pinterest ингэж ухаж үзэж яагаад ингээд чери мэри шивүүлсэн айгу гоё харагдчихсан байхгүй юу. Тэгэл хэлүүлсэн. За тэгээд одоо дараагийнхаа галуугаа орцгоё. Тэгээд дараагийн гарын дээр тэг би юу байсан? Энэ чери энэ нар хоёрыг чинь болохоор жилийн өмнө юм уу? Жил гарны өмнө шивүүлжсэн байхгүй юу? Тэгээд саяхан 2 илүү 3 сард би 5 шивээс хийлгсэн. Нэг доор 5 ширхэг шивээс хийлгсэн. За тэгээд тэднэр нь болохоор за нэгдүгээр энэ болохоор ингээд хөрхөн жижиг однууд байгаа. Энэ ингээд макцаа гүмсөөр нөгөө нэг 100 ингээд гоё дээгүүрээ нэг тийм өмсдөг штэ. Тэнгүүд айгу гоё харагдж байгаа. Айгу гоё цэгцтэй. Тэдний тийм гоё чамаа. Тэг яг ингээд ийш тийшээ ингээд бас ганц хоёр ингээд орчвол бас гоё юм билий. Дараа нь бас ботсон байгаа. Ийм шивээс. За од бол тэгээ угаасаа ойлгомжтой шүү дээ. Тэгээ утга учир нь мэдээж тэгэл гоё те бусдаас гэлэлцэж амьдрах энэ трик сутгатай. За тэгээд дараагийнх нь болохоор энэ. Энэ болохоор нөгөө нэг ribbon буюу одоо бантик байгаа. Бантик. Тэгээ сая та нар санаж ивэл ер нь бол 23 онд 24 онд одоо ч гэсэн ингээ бантик амар модонд орж байгаа шүү дээ. Үсэн дээш зүгээл, хувцсандаач зүгээл, гутландаач зүгээл. Тэгээд тэгсэн чинь бантиг нь ямар утга учиртай вэ гэсэн чинь вэ штэ. За би одоо та бүхэнд уншиж өгье. Бас шивээсэнд одоо нэг бүгд утгатай болохоор нэг утга байгаа. Юу ингэж эр зориг, тэсвэр төвчээр за тэгээд хүч чадлыг бэлэгддэг гинэ. Гоё утгатай байгаас тэ. Энэ тэгээд яагаад тэгэхээр ингээд зангилсан байдаг штэ. Бант гэж ингээд зангилдаг. Тэгээд тэр нь тийм утга учиртай юм шиг үлээ. Би тэгэж ойлгосон. За тэгээд дараагийнх нь болохоор энэ загас ага арга бэлгийн хэлбэртэй. Тэгээд ийм Японы кой загас. Тэгэхээр кой загас болохоор одоо Японы одоо уламжлалт юу яадаг? Бас тэсвэр төвчээр тэгээд айгүй хүч чадлыг бэлэгддэг. Нөгөө усан дотор айгүй тийм одоо хүч чадалтай амьдардаг тийм загас гэсэн. Тэгээ арга бэлэг болохоор та нар мэдэх бах уу? Арга бэлгийн хэлбэртэй юм хоёр хос загас байгаа. Тэгээд энэний ингээд нөгөө хэлбэр нь бас айгүй гоё агаад тийм нөгөө одоо юу гэмдэ юу тгэлээ минимал маягийн хэлбэртэй тийм амар юм сүртэй
кой загснууд гэдэг чинь тийм биш. Тэгтээ ингээ харахаар айгүй гоё. За тэгээд ийм утгатай байна. Дараагийн шивээс нь болохоор энэ цэцэг байгаа. Энэ болохоор нөгөө нэг таны мэдхээр цэн цэцэг баггүй, цэний цэцэг. Тэгээд нөгөө нэг яг та нар хэрвээ айлд ороод харчихсан бол нэг юм шуутай те нэг юм цэн цэцэгтэй нэг юм үлгцэн мэдэн штий ойж моёод тэр ахгүй юу. Тэгээд тэрний арай жоохон минимал маягийн загвартай хийцэн. Тэгээд цэн цэцгийн одоо шивээсний утга учир нь юу вэ гэхээр ер нь бол жоохон Азиудын одоо соёлыг илтгэсэн. Охин хүүхдэд айгүй ээлтэй цэцэг гэж үздэг цэн цэцгийг. Одоо нөгөө сайн нөхөртэй очруулдаг, сайхан амьдруулдаг тий. Тэгээд одоо тийм их чөлөөтэй маш тийм аз жаргалтай амьдрахыг охин хүүхдэд одоо бэлэгддэг тийм цэцэг байгаа. Тэгээд би нөгөө нэг сингл байсан болохоор сайн нөхөртэй болж магадгүй гэж бодоод ийм цэцэг шивүүлсэн юм өө. Утгыг харж агаад. Тэгээ манай ээж бас надад санал болгосон байхгүй юу. Тэгээ ийм цэцэг шивүүлсэн. За тэгээд дараагийнх нь штэ энэ ийм үг байгаа. Ийм үг. Энэ ингээ яг ойртоод ингээ уншвал айгуу сайн уншигдана. Нөгөөний би ч одоо анх нөгөө айгуу фейлдсэн. Тэгээд хоёрсдын фейлдгүйгээ маш нарийнхан зүгээр шивүүлсэн байгаа. Тэгээ энэ болохоор би буруу дуудаж магадгүй заяа. Joie de vivre. Ихгүй юу? Joie de vivre. Энэ болохоор нөгөө Франц үг байгаа. Тэгээд Францаар болохоор нөгөө нэг одоо joy of living буюу одоо баяр баясгалантай амьдрах гэдэг одоо утгатай. Тэгээ би ч өөрөө айгүй тийм баяр баясгалантай хүн байхгүй юу. Тэгээд тэр баяр баясгалаа битгий алдаасай, битгий одоо гуниасаа тэгж бодоод ийм шивээс хэлгүүлсэн. Нийтдээ энэ бүх одоо шивээснүүд нийлээд яг одоогийн байдлаар 12 шивээстэй болсон байна. 12 ширхэг. Тэгээд энэ бүхний өндөрлгөөс харахад ер нь бол шивээс гэдэг бол яг хувь хүний л одоо эрхийн асуудал гэж боддог. Тухайн хүн одоо өөрөө те юунд сонирхолтой байна. Осоо тэр бүх юмаа хийж тэ энэ ч одоо миний л бие учраас би энэ дээрээ юу хэлмээр байна, юу хэлмээргүй байна гэдэг бол миний одоо дург гэж би боддог. Тэгээд одоо бас нөө шивээстэй болгон танхаа биш, шилтэй болгон даруухан биш гэдэг үг бас байдаг шүү дээ. Тэгээд ер нь бол их гоё харагддаг. Би бол шивээсээ миний одоо намайг илэрхийлж байгаа нэг зүйл гэж би боддог байхгүй юу. Тэг яг одоо дахиж хэлэх үгүй юу гэдэг бол сайн мэдэхгүй байна. Ер нь бол би ингээд нөгөө нэг одоо Peggy штэ Peggy-Go тэрэн шиг ингээд ер нь жоохон их юм гараараа юм олон жижигэн шивээстэй болох мөрөддөг байхгүй юу. Тэг ямар ч байсан одоохондоо бол сэтгэл ханцсан байна. Гэтэ айгуу сонин заяа ингээд шивээс хийлгээд хард онтдог байхгүй юу. Бүр ингээд яг донтчдаг заяа. Нэг шивээс хийлгчээд за нэг жилийн дараа ч юм уу нэг хэсэг хугацаа өнгөрөнгөд ахаа шивээс хийлгэмээр санагдаад байдаг. Гэтэ тэгээд одоо хүслээ барьж чадхалахтаа чадна гэвэл чадна. Чадахгүй гэвэл чадахгүй. Тийм ээ. Тэгээд шивээс магадгүй сонирхож байгаа хүүхдүүд ч юм уу те байх юм бол ганц юмыг аягүй сайн хэлье. Шивээс хэлэхдээ ерөөсөө хүнийг дуурайж битгий хэлгээрээ те. Тэр хүнд гоё харагдаад байгаа учраас чи хийж байгаа биш. Чамд утга учир тэр шивээс ингээд өгч чадж байгаа л хэлгээрээ гэж ер нь бодож байна. Хэлмээр байна. Гоё утгатай тий зүгээр л нэг явж байгаад биш. Сайн бодож төлөвлөөд тэгээ үнэхээр энэ шивээсийг би хийлгээд харамсахгүй байж чадах уу гэж бодсон тэр шивээсээ л хийлгээрэй. Ягаад гэвэл шивээс гэдэг одоо ингээд чиний айрс махан дээр чи ингээд бүр шивцэн энийг ингээд яаж ч айлгаж болохгүй чамтай насан турштай хамт байна. Тийм учраас шивээснийхээ одоо сонголтын дээр маш сайн бодаасаа гэж хүсэж байна. Тэгээд нэг тийм амар би бол шивээсээ муу зуу гэж бол ерөөсө бодохгүй байна. Би одоо шивээс хэлэхчээд нэг амьдрал мудаагүй л байна. Би байгаагаараа яг хэвээр байгаа. Тийм болохоор та бүхэндээ гоё хэлэхэд тийм байна. За тэгээд угаасаа нөгөө миний бичлэгийг одоо фэйсбүүкээр үзчихсэн хүмүүс намайг амар их ингээ нөгөө шивээстэй гэдэг аяг асууж масуугаад идэгс ахгүй. Тэгээд хэрвээ та бүхэн үзчихвэл би энд бүхэлдэн тайлбарлаад өгчлөө шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.